Энэхүү ичингүүрэн зогсох охиныг Шарлот гэдгээ. Тэрээр өөрийнхөө багын найз Уилл тайвтай гэдгээ хэлж үрд цугтаа байгаа амладаг. Гэтэл золгүй зүйл тохиож Шарлот маань машинд дайруулж нас бардаг. Өөрийгөө үгсэн гэж бодсон боловч Шарлот гинэт босоод ирнэ. Түүнд яг юу тохиолдсон юм болоо? За hi guys, ерөөсөө чаан байна. Хай. Юушээ, ерөөсөө channel байна. Өнөөдөр би та бүхэнд Валентины баярыг тохиолдуулаад миний хайрт Шарлот гэх үнэхээр игдүүттэй мангаг ярьж өгөр боллоо л доо. За тэгээд бичлэгээ тоглон сууж таалан сойрхно. Шарлот маань нэг мэс заслын ширээн дээр бүр амьд босоод ирдэг л дээ. Бүр толгой дээрээ болоогүй. Энийг ч одоо юу гэдэг лээ? Тий шүрүүптэй guys. Толгой дээрээ шүрүүптээс ирдэг. Тэгтэл гаднаас нэг хүн алгасаар орж ирнэ. Тэр нь айгүй хөгшин болцсон Уилл байдаг хгүй юу? Айгүй хөгшин цааш юм дээ. Нэг баргаар царайтай болцсон Уилл байна. Тэгээд чүр болоогүй орж ирэнгүүтээ өө Шарлот сэрчгсэн үү гэж асуухан дэр дээ. Шарлот маа чүр шоконд ороод Уилл мөн үү гэж асуухад нь за тэгэхээр тархичийн асуудалгүй болтой. Чамайгч нийлүүлж авах их хэцүү байсан шүү гэдэг юм да. Намайг нийлүүлсэн гинэ. Тэгэхээр би зомби юм уу гэж Шарлот гайхсандаа асууна. Шарлотын асуултанд хариулсангүй чамд хурц нүдрүүжин харж байх миний хувьд бол дээдийн жаргалаа гэж шууд Шарлотыг тэврээд авандаа. Шарлот маань найсандаа яагаад намайг зомби болгосон юм бэ гэж асуухад нь Шарлот чи мартчихсан юм уу? Хоёлаа үр цугтаа байна гэж амлаа үздэй гэж хариулдаг. Айгүй хөөрхөн Шарлот нөгөө үгэнд нь уяраал бүр уйлчих гал зогсожсэн чинь тий чи өдөрт нэг удаа засварт орж явахгүй бол чамайг дэлбэрэхээр тохируулцаа гэдэг хэвгүй юу? Тэгэхээр чи ер нь надгүйгээр амьдрч чадахгүй л гэсэн үг. Шарлот маань айгүй цочролт оржээ. Тэгээд ер нь тэг хэрэг байсан юм өгтөн. Эрэгтэн шалтгаан байт юм ба гэдгийг. Тэгээд би чамд нэг өрөө үлдсэн чи тэнд унтж агаарэ гэд нэг тийм үүдэн байхгүй өрөг заадаг хэвгүй юу? Шарлот өрөөнд орж ирэнгүүтээ өөрийгөө зомби болсныг ихэд гайхдаг л да. Энэ тэндгүү оёостой. Гэхдээ юунаас илүүтэй гайхсан зүйл нь Уилл сая гинэт тэрсэн явдалд нь л илгүү ичээд байгаа юм байлээ. Айгүй хөөрхөө эцсэндээ орон дээрээ өнгөрж байгаа л унтаад өгнө. Гэтэл Шарлот өглөөс эртэл гар нь ийм болчихсон байдаг юм да. Энд чи одоо нөгөө юу юм бэ? Легоны гар юм уу да? Энд чи одоо юу вэ? Дээрэс нь миний зээж өмнө байснаас хамаагүй том болчихж гэдэг хэвгүй юу? Чи өмнө нь хүсч байна гэж хэлсэн биз дээ гэж Уилл хэлнэ. Шарлот маань өөрөө том зээжтэй болно гэж хэлсэн юм байлаа шүү guys. Гэхдээ амьд байх талтай тэгэхээр мартчих. Шарлот зомби болж амьснаас хойш Уилл нэг л өөр болсныг гайхжээ. Тэгэд орлоо нь харсан чинь нөгөө гар нь өжөдөг хэвгүй юу? Яагаад миний гар чиний орон дээр байгаа гэж амар асуухт нь би харин орой унтаж чаддгүй зээлсэн юм аа гэдгийг. Зээлсэн гинэ маа чи ингээд миний гарыг салгаараа маа гэж үснээс нь зулгаагаал энэ да. Шарлот маань тэгж дайрж агаад Уиллийн зүүн нүд онгоохгүй байгааг нь харж л гин л дээ. Шарлот маш тэгээд чиний нүд чинь яаж гсэн юм бэ гэж асуухт нь тэр одоо ямар ч хамаагүй. Чи бол миний бүх зүйл. Тиймээс ахиж надаас хизээж битгий холдоорой гэж Уилл Шарлотыг тэврээд авна. Гэхдээ та нар энэ Уиллийн царайг харж нэг л эвгүй байгааз. Би бол амар эвгүй л гэж бодчих. Нэг л юм нуугаад байгаа болтой доо. За маргааш өдөр нь Шарлотын засварын цаг болжээ. Шарлот маань амаа үзүүлж, даралтаа хэмжүүлж, тэгээд бас Шарлотыг үзчихэд Уилл маань за би ажилдаа явлаа гэд хэлдэг хэвгүй юу? Ажила чи ямар ажил хийж байгаа гэсэн 2 жилийн өмнөхтэйгээ адилхан харин. Ном орчуулж байгаа юм байна те. Гэхээр Уилл тэгээд нэмээ ном орчуулдаг гэж яваад өгнө. Шарлот маань зөндөө чөлөө цагтай болжээ. Өмнө нь Шарлот маань тийм ингээд асрамжийн газар байсан юм байлээ л дээ. Тэгтэл одоо бүр зомби болж амьлаад бүр хамаагүй те илүү тансаг амьдраад тахаар нь өөрөө гайхаад би ингээд ирэхлээд байж болохгүй гэд толгоондоо гараа өргөж явахдаа санамсаргүй нөгөө боолтоо салгацдаг байхгүй юу? Тэгснээр Шарлот маань үгсэн мэдл газар хэвтээд өгнө. Ингэснээр бид Шарлотыг алдаад удаагүй 2 жилийн өмнөх Уилл дээр ирдэг л дээ. Ямар ч амьдрах утга учиргүй болсон Уилл нэг чөтгөр санал тавьдаг юм байна. Чи өөрийнхөө сүнсийг хуваахад бэлэн үү гэж чөтгөр асууж гинэ. Шарлот бол миний бүх зүйл. Түүнгөөр би амьдрч чадахгүй гэж Уилл хэлснээр Шарлотод өөрийнхөө хагас сүнсийг өгдөг юм байна. Тэгээд ч болоогүй Шарлотод биеийн хэсгүүд нь дутаад байхаар нь өөрийнхөө зүүнүүдийг өгсөн юм байна л да. Тэгэл Уилл зүүнүүдээ нээдэг юм байна. За ингэснээр бид одоо цаг дээр босч ирнэ. Шарлот маань бүр шүлсээ гожуулаад унтж байна. Тэгээд ч болоогүй яста сайхан унтлаа шүү гэж босоод ирнэ. Уилл ч айгүй амар харж яснаа. Чи шүрүүпээ салгасан биз дээ гэсэн чи Шарлот. Уилл хэлдэг л дээ. За угаасаа би бүрэн тайлбарлаагүй миний буруу. Хэрвээ чи наа шүрүүпээ сугалвал үхэн шүү гэж хэлдэг хэвгүй юу? Тэгэхээр би унтаагүй үгсэн юм уу гэж Шарлот гайхнаа. Уиллийн ч санаа амарч ашгүй чамайг буцаагаад амьдуулж чадлаа гэж Шарлотыг дараад хэвтээд өгнө. Тэгээд энэ чигээрээ жоохон байцгаая гэж хэлдэг хэвгүй юу? Шарлот маань ч буцааж толгоогоор нь тэврээд энэ хоёр хайр ой.
Уил маань түр гүйчгээд эрийгээ гараад явнаа. Тэр үеэр хотод анчид ирсэн байдаг л та. Зүгээр ч нэг анчид биш, тийм мангас зомби агендаг анчид ирсэн байх нэ. Нэг өдөр Уил Шарлот маань цугтаа мөөг түүж байдаг л та. Тэгсэн манай Шарлот бүтэлгүй юм болохоор нэг хавцлын уруу унаад өгнөө далийг ишгээд. Зөндөө олон мод мөргөж гарн тасарч унаад ашгүй газарт бууж чаджээ. Тэгээд бүр нүүр нь нөгөө талдаа гарцсан байдаг. Арай гэж хамаг юмаа хэвэнд нь оруулаад Уил гэж дуудсан хариу байсангүй. Тэгтэл нөгөө мөө хоёр анчин гараад ирд юм да. Нөгөө хоёр анчин ч зомби харсан да айжээ. Тэгээ манай Шарлот руу бүр бууга гаргаж ирээ буудчихдаг. Шарлотын гидсийн онсон байдаг л да. Тэгтэл нөгөөтг нь "Тэнгээ чи толгоор нь буудаач ээ" гэж хэлдэг хэвгүй юу? Шарлот маань чаавс айгүй их айжээ. Хэрвээ би энд өгчихвөл одоо Уил яах вэ гэд айдсан бүрөө ингээ те. Тэгээ бүр айгүй чичрээд нөлөөс өлөөсөнд гарчихсан. "Гойч би үхмээргүй байна" гэж хэлвэл яах вэ? Яаж энэ мө хоёр юм манай Шарлотыг буудаж чадчихэна. Анчид ч гэсэн энэ зомби мөн эсгэд эргэлзэж эхэлнэ л дээ. "Үгүй наа чи зомби мөн. Ингийн хүн буудуулчаа ингээ суугаад байхгүй. Бошоогон бууд" гэж хэлхэн дээр. Ингээд хэлхийн завдалгүй арчгүй манай Уил гарч иж нэгийг өшөглөөд унгаадаг л да. Тэгээд dur болоогүй яаж миний Шарлотыг буудаж байна гэд буугаар нь цохоо унгачдаг. Нөгөө анчнач Уил руу буугаад чиглүүлж Уилч барьжсэн буугаараа буцаагаад буугаад чиглүүлдэг. Шарлот маань ашгүй голоор норж болиулнаа. Тэгээ Уил руу хандаж "Чи өвхөл ахиж амьлахгүй шүү дээ. Тэгээд би чамайг алуурчин болгомооргүй байна" гэж хэлдэг. Юу болоод байгааг ч ойлгохгүй анч маань гинэт уушлалт гойнаа. "Бид чамайг энгийн л зомби гэж бодсон буудсан бол уушлаарэ" гэж хэлдэг. Уил маань ч анчтаас энэ талаар нууцлах амлалт аваад тэд цогтаа гэрлүүгээ жаргалтай хайрж байгаамаа. Яг харж байх үеэр нь түрүүн Шарлот Уил хэлсэн "Би чамайг алуурчин болгомооргүй байна" гэдэг үг Уилийг хойноос нь татаадаг хэвгүй юу? Яг тэрээр Уилийн хойноос нь гар гараад ирдгийн. Тэгэхээр ерөөхдөө миний бодож байгаагаар бол Уилийн алжсэн нэг хүн л ингээд гарнаа явуулаад байгаа юм шиг байгаа. За яг одоогоор бид Шарлотын өнгөрсөндөө танилцдаг л та. Шарлотод ээж нь удахгүй хурж ирнэ гэд үлдээгээд явчихсан юм байна. Тэгээд dur болоогүй ингэрт нь намайг аваач гэ бичиг үлдээчих. Шарлот маань айгүй хөөрхөн зөрсөн хүн болгон руу ингээд зөөлөн инээгээд өгөхгүй юу? Таац түүнийг ингээд авах хүн байхгүй. Өөрийгөө ингээд хичнээн хүчилж инээсэн ч гэсэн өөрийнхөө нулимсыг барьж дийлсэнгүй. Та намайг ирж аав нүцтэй ээжээ гэд ойлоод байдаг. Нэг өдөр Уил маань Шарлотыг дараад хэвтэж байхан дэрлдэ. "Би энэ мөчийг 2 жил хүлээлээ" гэд өөдөөс нь дайраад байна. Даан Шарлот маань ичээ цонхоороо зогтоочжээ. Уил маань хувцсан өмсөө араас нь гаралгүй яах вэ? Тэгээд халааснасаа нэг тийм сум гаргаад ирдэг хэвгүй юу? Энэ нь юу сум юм бэ гэсэн чинь Шарлотын байршлыг тогтоох юм байна. Газар босоогоор нэгээ тавьсан чинь Шарлотын байгаа зүг рүү ундаг юм байна л да. Шарлот маань ч голын ирэг дээр амар иччихсэн. "Би сая юу ичих вэ" гэж сууж исэн чинь Уил гараад ирнэ. Уил маань нахиж түүнийг ингэж хүчлэхгүй гэдгээ хэлдэг л дээ. "Угаасаа бид үргэлж цуг байх юм чин дээ" гэд хоёулаа хөөрхөн тэрвэрлдээд Шарлот маань ч гэсэн Уил тайртай гэдгээ хэлээ те. Айгүй хөөрхөн байгаа сте. Шарлот нэг өдөр хувцас аваад байна. Гэтэл салхинд дотоор хувцас нь хийсэд яваад өгчээ. Өөрийн мэдлгүй болцсон гүйжсэн чинь нэг хүнийг гიშгчдэг байхгүй юу? Шарлот маань зүгээр үү гэж асуухад нь Шарлотын ороос аврах том могоо гараад ирдэг л дээ. Нөгөө хэвдчихсэн залууч ганцхан нисадгаад л нөгөө могоо нь тэгээд ингээд хувиралтад унаад өгнө. Айгүй л хүчтэй хүн юм шиг байгаа. Энэ хүн хин юм бэ гэсэн чинь тийм нийслэлийн тийм мангасуудыг агнах тийм тусгай хүчний хүн юм байлээ. Ядж хаад манай Шарлот ч одоо өөрөө мангас штэ. Зомби. За би ингээд явлаа гэд яваад өгчээтэл уучлаарай. Гэхдээ би төөрч гисэн юм аа. Нэг тосхон руу өргөд өгөөч. Танай энэ авд ойрдоо чөтгөр гарч ирчихсэн гэд сонсоод ирсэн байлээ л дээ. Тэр хоёр ч цогтаа ингээд чөтгөрүүдийг устгаа яваад өгөхгүй. Нөгөө залуу нь ганцхан нислаад яваад байна. Хоёулаа их хөвгөлтэй цагийн өнгөрөөжээ. Тийм ээ гэж гар мараа цохиол байна. Тэр хоёр ч инээлдээ байж атал Уил цаанаас нь гараад ирэндээ. Тийм ингээс энэ залууг танилцуулахаа марчиж энэ залууг ичээ гэдэг өгөхгүй юу? Тэгээд түрүү миний хэлсэнчлэн тийм мангасуудыг устгадаг тусгай хүн. Жаач Уил руу харсан чи айгүй эвгүй хүн шиг харагдсан штэ. Шарлот маань тэгээ Уил руу гүйдэх нь хатагтай аюултай гэд гарнаас нь татсан чинь Шарлотын гарын салж орхиндоо. Шарлот маань айгүй байгаал яана намайг зомбигдэг мэдчлээ гэсэн чинь намайг өстө уучлаарай би өстө тэнийг мэдчлээ өршөөгөөрэй гэдэг хэвгүй юу? Ерөнхийдөө зомби гэдэг нь мэдээгүй юм байлээ л дээ. Зүгээрээ угаасаа л үргэлж салж ядیں гэлжтэй. Тийм ашгүй дээ. За хоёлаа тасхнараа боцгоо гэхтэн. Дээр тосхон руу явахгүй. Би бол түүний хувийн эмч гээд Уил маань Шарлотыг дагуулаа яваад өгнө. Тэгтэл тэдэн рүү нэг хүн буудхан дэрдээ. Энэ нь Лео Мит ягээд манай Жиатай адилхан тосгой албаны хүмүүс байдаг хэвгүй юу?
Тэгэхээр би чамайг зомби дуудсан хэрэгээр баривчилж байна гэ Уилл руу заахан дээр. Шарлот маань Чаус Уиллигээ аварчих гээд гуйж би ахаад өгсөн чи явах вэ? Уиллиг л зүгээр явуулчихаач гэж асуудаг. Жаа өмнө нь сурснаа Шарлот над руу хардаа гэж хэлдэг хгүй юу? Уучлаарай би зүгээр явуулж чадахгүй гэж хэлдэг. Чиний мэдэж байгаачлан зомби гэдэг нь тийм оюун ухаангүй амар юмнууд байдаг л та. Бүтэн хотыг ч устгах чадвартай. Үүнээс ч болж айгүй олон хүмүүс зовж шаналж үхдэг гэдгийг хэлдэг. Тиймээс Шарлотыг бүтээсэн Уилл руу дайрдаг л та. Тапогийн номыг эзэмсэгчээ гэд. Тэр Тапогийн ном гэдэг нь тийм аюултай чөтгөрийн л ном юм шиг байлаа. Тэгээд энэ гурав ингээд тэр номыг хайх гэж ирсэн юм байна л та. Манай Уилл ч юу ч хэлэхгүй. Тэгэл ном уншаал дуугаа суучна. Харин нөгөө нүдний шилтэй офицер нь манай Шарлотод хувцас хойж өгдөг гэхгүй юу? Шарлот маань ч тэгээд уйлангаа зүгээр Уиллийг явуулчаач дээ гэж гуйгаад байна. Ингэснээр манай хоёрыг тэр хот руу буюу төв бааз руугаа авч явж шийтгэр болсон юм байлээ. Тэгээд манай Шарлотод хувцас хийж өгдөг гэхгүй юу? Айгүй хөөрхөө энэ хувцыг харал та. Тэд цогтаа галт тэрэг хүлээгээ зогсож байна. Тэгтэл Шарлотын хажуугаар ихээхэн царайлаг залуу өнгөрдөг л дөө. Шарлот маань ч гэсэн ямар үзэсгэлэнтэй хүн бэ гэж бодож зогсно. Тэгтэл нөгөө залуу нь за болгоомжтой баярлаарай гэд яваад өгнө. Шарлот нин залууг нь эмэгтэй хүнгээ бодчихжээ. Айгүй хөөрхөн ихч байлаа шүү те гээл Уиллээс асуудаг гэхгүй юу? Галт тэргэнд явж идэл нэг хүүхэд тоглоом онгоцож гэн л дээ. Шарлот маань тоглоомыг авч өгөөд айгүй өөрхөн тоглож магтаад байж гинөө. Тэгээд багада ээжийнхэн дуулж өгдөг байсан дууг дуулж өгдөг гэхгүй юу? Галт тэргээрээ Шарлотын гоё хоолойг сонсоол бөөндөө уярчсан явж байна. Тэгтэл тэдний галт тэрэг чөтгөрүүдийн дайралтад өртнөө. Манай офицерууд ч гэсэн бас за ажилдаа гарыг устгахыг аль босоод ирнэ. Энэ нь нэг тийм сарсан багаахын хэлбэртэй чөтгөр байх өгөөд энэ нь гига гага бүү гэдэг юм байлээ. Заараас нь Шарлот харж яснаа бобо. Энэ нь хүний цусаар хоолдог чөтгөр юм гинэ. Тэгээд эргчин эмгчэнтэйгээ цог явж яадаг. Энэ одоо барьж байгаа нь болохоор эргчин. Тэгээ эмгчин арай том юм байгаа гэж байна. 5 жилийн өмнө яг ингэж нэг галт тэрэг рүү дайрсан хэрэг гарсан юм байна л да. Тэрхүү галт тэрэгнээс нь ямар ч хүн амьд буугаагүй гинэ. Тэгээд нэг ахын шууд барьжсэн архийг авангуудаа үнийг ч авлаа гэдэг хэвгүй юу? Галт тэргээр дүүрэн спирттэй холбоотой зүйлсийг цуглуулад эхэлдэв. Манай нүдний шилж галт тэрэгний дээр гараад хартал галт тэрэгний тэр хамгийн уртлынх тэр нэмэгчин байна. Харин яг түүний уртл одоо жижигхэн хэлбэртэй болох эргчин гараад ирнэ. Үлдсэн хоёр офицер нь болохоор галт тэрэгний хүмүүсийг цуглуулж энд авчирсан юм байлээ. Тэгээд бидэнд хүн хүч хэрэгтэй байна. Амны бол баталгаа өгч чадахгүй гэж хэлдэг. Хүмүүс ч тэгээд үххийч хүссэнгүй хинч хамт тулдахыг хүссэнгүй. Гэтэл манай Шарлот би тулдъя гэж хэлдэг хэвгүй юу? Уилл маань уг нь Шарлотыг авч үлдэх гэж нилээ хичээдгийн чи яваад хэрэггүй гэд. Тэгтэл нэг охин байгаадсан да тэрнийх нь ээж нь шамшиг жоох охин яваад хэрэггүй. Би оронд чи явъя гэж хэлдэг. Яг юу хийх юм бэ гэсэн чинь энэ шар үстэй охин тэр замдах мангасуудын цэвэрлээд одоо энэ араас нь явж байгаа зүгээр энэ сар архиудыг л шидэх юм байлээ л те. Тэгснээр одоо энэ ээж нь охиноо хамгаалах гад би чиний оронд явъя гэж хэлдэг хэвгүй юу? Тэгтэл манай Шарлот өрөвдөөд би бол зомбигээ хэлчихнэ. Нөгөө нэг архиа булаалгасан ахсан ч зомби гинэ бидэнд ийм мангас байх ёсгүй гэд дайраад байна. Уилл маань Шарлотыг хүн гэж өмөөрч байгаад ингээд зодтолдог хэвгүй юу? Нөгөө ахын Шарлотыг зомби болохоор нь тэр архины шилээрээ зохгоо дайрцтыг. Даач Уилл маань урдуур нь орж толгоогоо цохиулаад газарт унаад өгнө. Шарлот маань ч уучлаарай Уилл гэхдээ би явах хэрэгтэй гэд нулимс тусцуулан яваад өгдөг хэвгүй юу? Бас болоогүй явахаас өмнө хацар дээр нэг үнсчээд яваад өгнө. Айгүй хөөрх. Тэгэд галт тэрэгний арын хэсэг дээр иржээ. Бид нэр галт тэрэгний голоор явах боломжгүй болсон. Түүний зулцгуудаа дүүрсэн байна. Тиймээс одоо дээгүүр нь явна гэдэг хэвгүй юу? За тэгэд хоёр охин маань ингээд дайрахаар явж байгаа юм да. Шарлот хазуулсан ч гэсэн хамаагүй чигээрээ гүүгээ л агаараа гэж хэлнэ. Өөдөөс нь чөтгөрийн асар олон зулцгууд нь ирж манай хоёр руу дайрнаа. Буугаараа буудаад хамгаалаад явгүйгээд байна урагшаага. Хазуулсан ч гэсэн хамаагүй чигээрээ гүүгээл өдөг. Нөгөө Шарлотыг хамгаалах хэрэгтэй байсан л ёо гэд тэр охин нь шууд ингээд тамирдаад унаад өгч байгаа байхгүй юу? Шарлот маань зүгээрээ эндээ хүлээж агаарай гэд урагшаа ганцаараа гүгээд эхэлнэ. Ашгүй нөгөө нэг эмгчингийн олоод тулаад хүрээд ирдэг байхгүй юу? Нөгөө нэг цуглуулсан баахан спиртээ шидэл нөгөөх нь бас амархан залхичж байна. Ашгүй тэр бүгдийг нийцчлээ гэд байж л нөгөө зулцгууд нь Шарлот руу дайралгүй яах вэ? Уг нь аль чадгаараа л амьдрах гэж тэмцнэ. Асар олон зулцгууд нь тал талаас нь гарч ирэнгүүтээ Шарлотыг хазаал байна. Тэр үеэрээ Чаус ахаад ганцхан удаа Уиллийг харж гэмсэн гэсэн бодолд өөртөө төрдөг. Яг л тэгж өөрийнхөө үхэлтэй эвлэрч гисэн зогсож байтал ашгүй Уилл гараад ирнэ. Шарлот маань чи эндээс яв энд байж болохгүй. Тэд нар чамайг хазна штэ гэхт нь би чамгүйгээр хаашаа ч явахгүй гэснээр ингээд Шарлотод тэр хоёрын цогтаа жаахан байх үеийнх нь бодол төрдөг хгүй юу.
Намайг байхгүй байсан ч гэсэн Will жаргалтай амьдрын гэдэгт итгэдэг байсан гэж бодлоо хэлдэг. Charlotte маань тэгэл Will-ийн ингэрийг нь налаад унаад өгөндөө. Тэгтэл эмэгч нь нөгөө нэг сархтын уунгуудаа хахад цацаал хойно үлдчихнэ. Зулцгууд нь ч гэсэн нөгөө ихээ үлдээхгүйгээд буцаад яваад өгдөг байхгүй юу? Эцсийн мөчөө цугтаа өдөж байсан манай хоёр ашгүй аврагджээ. Галт тэрэгнээс буунгуудаа Charlotte хүмүүсийг аварч чадсан та өөрөөрөө бахархаж байна. Би ч өстой шилдэг зомби юм да гэж хэлдэг. Тиймээс санаагчийн зовоосонд уучлаарай Will гэснээр ингээд Charlotte маань унаад өгдөг байхгүй юу? Will маань өгөн Charlotte-д санаа зовсон боловч өөрөө цугтаа унаад өгнө. Яагаад гэвэл энэ хоёрын чинь сүнс нь нэг штэ. Ерөнхийдөө нэгт нь ямар нэгэн зүйл болвол нөгөөх нь бас ер нь үхнэ л гэсэн үг. Яг тэрх үед бидэнд Will-ийн өнгөрсөн харагддаг л да. Яг л нөгөө нэг гарч ирэнгүүтээ Will-ийг эн тэндээс нь цохоод араас нь татаад байдаг. Тэрхүү зүүдэнд Charlotte гарч ирэх ба түүний гарыг нь атгсан гэж бодсон чинь шал өөр охин байдаг гэхгүй юу? Нөгөө охин ч агаа энэ хүн сэрчглээ гэж яваад өгнө. Энэ нь манай Жагийн дүүл юм байна. Тэгэхээр манай хоёр ухаалцсны дараа Жаг гэртээ авчирсан байлээ л дээ. Will маань сэрэнгүүдээ шууд Charlotte таана байна гэж Charlotte дээр яваад очтیں۔ Charlotte маань яг ирсэн гэдгийг мэдсэн шиг нүдээ нээжмээгээ дүр. Will ч тэгэл ашгүй чимэн зүгээр байна гээл ял. Дүрлдээ сууж явсан чи цаанаас нь манай Жаа гарч ирэнгүүтээ юу сатай болсон дуучлаарэ гэж хэлдэг хэвгүй юу? Та хоёр манай салаанд нэгдэхгүй үз. Тиймээс бид нар та хоёрыг хамгаалж чаднаа гэж хэлдэг. Will маань хариулаагүй байж атал гинэт Charlotte-ийн цээжнээс нэг амтан гараад ирдэг хэвгүй юу? Will тэрийг арай ч юм барьж ангуудаа энэ юугээ чөтгөр вэ гэж асуунаа. Энийг нь манай офицерууд ч гэсэн мэдэхгүй юм байлээ л дээ юу амт гэдгийг. Тэгээд та нар тэр нэг табуугийн ном гэж санаж гинөө. Тэрхүү номыг ашиглаж ойрын 6 сард 40 алдаг гарсан гинэ. Тэр номоор ерөөдөө манай Charlotte-оос амилсан байхгүй юу? Тиймээс та хоёр бидэнд тосоолоод алуурчныг олоход туслахгүй вэ гэж асуудیں۔ Хэрвээ та хоёр биднийг энэ гэмт хэрэгтнийг барихад тусалвал бид нар ингээд зомби гэдэг чиг хинт хэлэхгүй гэдгээ хэлнэ. Амлал нь ерөөдөө Charlotte маань тэгээд Will тэгвэл аврагдах юм уу гэж уйлнаа. Ингэснээр Will маань тэр табуу гэх номыг хаана байгааг хаанаас авсан талаараа ярих гэдэг л дээ. За тэгснээр бид буцаад Will Charlotte хоёр хүүхэд байх үед ирдэг хэвгүй юу? Charlotte маань сүмийн нэг хэсгээс тийм нууц хонгил байгааг олсон юм байлээ л дээ. Тэр үедээ Will-ийг дагуулаад цогтоо ордгийн байна. Доошоо нэг шатаар явж нэг өрөөнд ортол тийм нэг сахиусан тэнгэрийн хөшөөтэй тэрнийхэн дор тийм хар өнгийн ном байдаг хэвгүй юу? Энэ дээр нь тэгээд мөнхийн амьдрал, шулмын хүч тэгээд чөтгөрийн гэрээ мэрээгээ зөндөө ол юм байдیں۔ Энэ нь бас тэгээд тийм жирийн хүнд харагддаггүй юм гинэ. Charlotte ингээд ном руу харсан ч юу ч харагдахгүй. Харин Will уншиж чадаад байхгүй юу? Will маань тэгээд энэ номноос нь яагаад за хоёул эндээс гарцгаая гэд тэр үедээ гарч ирсэн юм байна. Харин яг Charlotte-ийг оршуулгын үеэр сүмд байхдаа нөгөө нэг номных талаар санджил гин л дээ. Тэгээд Charlotte-ийг амьлуулангуудаа номоо буцаага тавьсан юм байна л та. Will маань тэгээд тэр цагаас хойш номыг ахиж хараагүй юм гэж байна. Ойрын 6 сар тэр табууг номыг ашиглаад амар олон гэмт хэрэг үйлцэн гэсэндээ. Тэдний нэг хохирогч нь болохоор энэ Жагийн дүүл юм байл та. Karen гээд. Charlotte маш тэгээд тэр Karen гэх охиныг аргадах гэж их үзнэ. Хоёулаа хамт хотыг үзэх үү гэд дагуулад гарна. Karen Charlotte хоёр ч хотоор алхаж яснаа нэг дээвэр дээр гарч ирдэг хэвгүй юу? Тэрэн дээр нөгөө нэг нүдний шилтэй офицерын айгүй гоё тийм одоо юугмэр чимтэй. Айгүй гоё дээвэр байна. Тэр дээрээ манай гурав цай уунаа. Яг тэрхүүгээр энэ Karen гэх охин тэр табууг номноос олж хараагаа алдсныг мэддэг л дээ. За ингэснээр манай Karen Charlotte хоёр гэрлүүгээ буццааг болжээ. Манай хоёр залгууч гэсэн судалгаагаа дуусаад гэртээ ирдэг хэвгүй юу? Тэгтэл нөгөө Karen маа Charlotte-ийг алга болсон гэдэг л дээ. Манай хоёр ч одоо энэ Jia гэдэг залуугийн гэрт амьдраад байгаа да. Эдний гэр нь тийм талхны дэлгүүртэй байхгүй юу? Тэгээд нэг хүний бие муудаад Charlotte-ийг ингээд туслуулахаар аваа явцсан юм байна л да. Ойрхон амьдрдаг гээд. Гэтэл Charlotte ингээд яваад бүтэн цаг өнгөрлөө гэдгийг. Манай хоёр сандараа за бошоохон голоод ирье гэж гарнаа. Will маань миний хүрэм хаана вэ гэж асуунаа. Даач Karen чавс хувцсыг угаах чаад нөгөө нэг сумыг хугалцсан байдаг юм байна. Ягаад нөгөө нэг Charlotte-ийг хаана байгааг заадаг сум. За тэр чи яах вэ guys? Бид нар ингээд Charlotte дээр ирж байгаа байхгүй юу? Charlotte-ийг хулгайсан хүн бол нөгөө нэг галт тэрэгний буудлын дээр таардаг царайлаг залуу байгаа л да. Тэгээ бүр амар галзуу нөхөр зоо юм. Би чамд яг юу хийвэл Will намайг алж чадах бол гэдний хачаа юм асуугаад байна. Энэ царайлаг залуу болохоор өөрөө тэр табууг номыг ашиглаж хагаад мөнх настай болцсон юм байлээ л дээ. Тэгээд бүр айгүй уйдаад мөнх амьдралаас залхаад өгөхийг хүссэн юм байлээ. Will маань болохоор тэр табууг номыг уншаад байсан да, уншиж чадсан да.
Тиймээс ямар нэгэн байдлаар намайг алж магадгүй гэж найдаад байгаа мó та ерөөд бол. Тэгэнгүүтээ нэг сарнаа гаргаад ирдэг хэвгүй юу? Энэхүү сарнаа өргөсөн татгуул бол одоо ерөөхдөө яг тийм нойрсож буй гүнж шиг болдгийн гинэ. Яг тэгж тайлбарлаа байж явахт нь манай Жиа ороод ирэндээ. Араас нь ч гэсэн айгүй ууралчихсан манай Вил ороод ирдیں۔ Хөөх ямар гоё вэ? Одоо өстө намайг алж чадах нь дээ. Ухаан нөгөөцг нь баярлаад байгаа мó яах юм. Нөгөө нэг гаж залуучын шууд л нөгөө нэг сарнаагаа шаардаад хүрэх гэж байхад нь Вил зогсооноо. Гарыг нь татах гэж байгаад манай Вил өөрөө тэр нэг өргөсөнд нь оногдчихжээ. Унтаад өгдөг. Хаанаас ч бэ нөгөө нэг чөтгөр нь гарч ирэнгүүтээ Шарлот чи Вилтэй сүнсээрээ холбогдсон. Чи магадгүй түүнийг хар дарсан зүудээс нь аварч магадгүйн гиснээр Шарлот Вилийн өнгөрсөнд очтгол доо. Вил маань анх Шарлотод ерөөсөө нүүр өгдөггүй байжээ. Намайг ганцаараа гмэн өрх тэнэг мэн гээл ууралж байдаг. Дэр бүх үйл явдлыг одоогийн Шарлот харж байгаа да. Гэтэл хаанаас ч юм бэ нэг хүн Уильям хаана байна? Яг одоо хүрээд ир гээл дуудаж байхад ирдээ. Энэ орилоод байгаа хүн нь Вилийн аав ажээ. Жохон байх үеийн Шарлот ч гэсэн гуйжээр битгий яваачтай Вил гэж өгн гарнаас нь зураад үлдэх боловч Вил яваад орно. Вилч бүр хөхний золтлоо зодуулчгаа тэр шархаа голд ирээд угааж өгөх хгүй уйлангаа. Хажууд нь Шарлот ирж сууснаа өвдөж байна уу гэж асуудаг. Вилч уурсандаа шууд цаашаа яваад өгдөг. Вил багахдаа Шарлотод аягүй л муугай анддаг байсан юм шиг байгаа. Чи миний талаар юу ч мэдэхгүй үлсээ. Намайг ганцаараг минь орхих гээл үлгээд байна. Шарлот ч гэсэн Вилийг хизээч ганцаараг нь үлдээсэнгүй. Энд тэндээс нь гарч ирээл өргөлж дагаад яваад байдаг. Нэг өдөр Вил уйлаа сууж байхад нь түүний дээрээс цэцгээр титим мэж тавьж өгөнгөтөө би яагаад гэдгээ мэдэхгүй л дээ. Гэхдээ би чиний инээхийг хармаар байна гэж Шарлот хэлдэг гэхгүй юу? Яг тэрхүү үгэнд нь Вил маань ашгүй нэг сэтгэлээ нээдэг л дээ. Шарлотын өмнө ерөөдөө уйлж чаддаг болсон гэсэн үг. Хичнээн автаа задуулсан ч гэсэн хичнээн зовсон ч гэсэн Шарлот ингээд өөрт нь байгаа болохоор ерөөсөө аз жаргалтайгаар инээж чадаад байгаа юм аа. Ерөнхийдөө бол Шарлот Вилийн хувьд тийм нар шиг л хүн байсан. Гэтэл нэгэн өдөр золгүй зүйл болжээ. Аав нь Вилийг яг л зодох гэж байхад Шарлот эрэнгүүтээ болооч гэд ингээд хамгаалах гэж үздэг гэхгүй юу? Тэгээ Шарлотыг зүүр шууд цаашаа ингээд цохоо унгачдгийг. Яг өөрийнх нь наранд гар хүрснийг Вил харангуйтаа аавдаа уурлана. Тэгээд аавтайгаа ноцолдож байтал хавцлын хажууд зодолж байсныг хэлэхүү аав нь тэр хавцал руу унгатаа өгчдөг гэхгүй юу? Яг ингэж аавыгаа түлхэж алсан явдал нь Вилийн хувьд бол амар тийм хар дарсан зүг чиглэл үлдсэн байлээ л дээ. Та нар санаж байгаа бол Вилийн араасны гар гарч ирэнгүүтээ манай залууг ингээ хойноос нь татаад байдаг. Хэдий тэгж өөрийгөө үгүй ядсан ч гэсэн дэрэгдэн Шарлот те би чамайг байгаа гарчаа хайрлнаа гэдээ штэ. Тиймээс өнгөрсөндөө ирсэн Шарлот Вилийг тэрж агаад би чиний бүх зүйл чинь хайртай гэж хэлдэг. Вил маань ч гэсэн баярлаа Шарлот гэж уг нь хэлдэг боловч манай ерөөсөө зүүднээсээ сэрдэггүй байхгүй юу? Гэтэл Вил маань нөгөө нэг хавцлын ирмэгдээр тулж ирэнгүүтээ баяртай Шарлот би одоо аавынхаа байгаа газар руу явлаа гэж хэлдэг. Вил маань доошоо өсөржээ. Гэхдээ яг тэрхүү үед нь Шарлот бодогдноо. Яг урталт нь аав нь нэг тийм хар зүйл тэврээ сууж байдаг хэвгүй юу? Аав нь Вилийг тэврэнгүүтээ уучлаарай. Ийм зүйл болох ёсгүй юм уучлаарай гэд уйлаад дэгхгүй юу? Вил аавынхаа нуруунд дээр очиж наалдангуудаа аава надад хайртай охин би. Тэр ч гэсэн надад хайртай. Би ч гэсэн тантай зуг жаргалтай байхыг хүсч билээ. Хайртай шүү аава гэд манай Вил нүдэ нээдэг. Вилийг ч дагаа Шарлот маань цуг сэржээ. Жиа маань манай хоёрыг тэвэрж байснаа нөгөө нэг царайлаг залуу алга болцсон байна. Би араас нь явлаа гэд гараа явчихна. Вил нэг зүйл хэлнэ л дээ. Би дөнгөсөө зүү зуудалсан. Гэхдээ би тэр зүүднээсээ гармааргүй санагдсан гэж хэлхийн завдлахөө Шарлот би чамд хайртай гэж орилдог гэхгүй юу? Шарлот маань чамаас айгүй өчгчээ. Тэгээснээ би чамд хайртай гэж ойрцсноор маяр үнсэлж байгаамаа. За би энийг ч нэг яриад явах те. Вил маань ч болоод байгаа зүйлд итгэхгүй энэ бүхэн зүүд биш үү гэж асуунаа. Энэ зүүд биш ээ. Хайртай шүү те. За ингэснээр тэд нөгөө нэг Жагийн гэрт босож иржээ. Вил маань нөгөө номод санаж байсан хэсгээрээ нэг тийм шидийн тойрог мэт зүйл хийгээд дүүг нь хараа оруулдаг гэхгүй юу? Нөгөө нэг хоёр эмэгтэй офицерч хоорондоо болж тайзан гэхдээ яа. За тэр чи яах вэ guys? Мэдээж хэрэгтэн баригдаагүй учраас манай хоёр мэдээж гэртээ хайрч чадахгүй. Гэхдээ яг хөө тэд тэр хоттой ойрхон байх нэгэн цэцгийн талбайд ирсэн байдаг л да. Шарлот маань анх удаа намайг амьлуулсанд баярлаа гэж хэлдэг гэхгүй юу? Хэрвээ энэ талаар бурхад мэдэх юм бол уурлах бах та. Гэхдээ хоёлаа тэр үед цогтаа загнуулнаа гэснээр миний хайрч Шарлот гэх энэхүү манга дуусаж байна. Яг миний уншсанаар бол энэ манга дутагдaltaй зүйлтэй ойлгомжгүй эсхүүд бүр зөндөө байсан л та. Гэхдээ яалчгүй те дөрүүд нь айгүй хөөрхөн. Дээрээс нь өнөөдөр Валентины баяр болохоор үүнийг яалчгүй ярьчихлаа.
За тэгээд манай бичлэг таалагдсан бол лайк, subscribe дараарай.